Гэтэл зарим аж ахуй нэгж иргэн хашааныхаа энэ стандарт шаардлагыг биелүүлэхгүйгээс болж 2026 оны 1-р сарын 30-ны өдөр Хаан уул дүүргийн 23 дуураараа Богд хаан уулын дархан газрын нөхдийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч AGGS компани барьсан стандарт бус хашаанд нэг бодгол халуун буг гэмтсэн дуудлага мэдээллийг авч дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Байгаль орчны элдийн улсын байцаагч нийслэлийн прокурорын ялтанд ор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7-гийн 17 дугаар зүйл тусгай хамгаалалтын газруудыг хоригдсон үйл ажиллагаа явуулах, 1-1 хууль захиргааны эм хэмжээний акт стандарт дэглэм горимж өртсөн, 1-2 менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан охирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ийм зохицуул үйлчилдэг. За учирсан охирол нөхөн төлбөрийг гаргуулах тухай амтны тухай хуулийн дагуу халуун буг одоо бодгоолын экологи эдийн засгийн суурь үн 12 сая 700 мянган төгрөг байдаг. Тусгай хамгаалалтын газар нутаг дээр энэ үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж торгуулийг оногдуулдаг. 25 сая 400 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж байгаа. Нийт тохирлын үнэлгээ. Мөн стандарт бус үйл ажиллагаа явуулсан захиргааны эм хэмжээ акт дэглэм горимж өртсөн тул 30 сая төгрөгийн торгуулийг торгуулаар торгох, аж ахуй нэгжийг торгох ийм зохицуулт бас байгаа.